Самцхан уу дог цагаан хөхтэй саран цогтөдөг. Би гэрэл зураг сонирхогч. Гэрэл зураг аваад 3 жил болж байгаа. Тэр 3 жилдээ болохоор зөвхөн спорт машин, дрифт гэсэн төрлөөр авдаг. За тэгээд яагаад дрифт спорт машин гэхээр болсон бэ гэвэл манай ах спорт машин ундаг. Тэгээд бас дрифтлдэг. Тийм болохоор би дагаад сонирхогч болсон. За тэгээд тэмцээн болгон дээр очиж зураг авдаг. Тэгээд бүх спорт машины зургийг орой шөнийн зураг болгож л авд юм да. 2013 онд анх сонирхож эхлээд юм нийл зураг авдаг байсан. Харж байгаа л гоё харагдсан юмныхаа зургийг авал. Тэгээд аппаратыг 100 авсан. Тэгээд өвлөнөөс нь болохоор нэг машин руу орж эхэлсэн. Автомашины зурагчид тэгэхээр Монголд бол нэг мэдхээр тоотой хэдэн хүмүүс л байдаг. Гэтэ яг тэмцээн уралдааны зургийг авахд бол яг тэгэл яг уралдаж байгаа, дрифтлж байгаа машиныг дагаж яг хурдтай адилхан эргэж мэргээл тэгж л авахгүй бол машин авсан сайн гүйтж өгдөг. 2014 оноос эхэлсэн ихэнх тэмцээний зургууд бол надад байгаа. Тэгээд сая цагаан сарын өмнө Монголын дрифт нэгдэлгээд шинэ холбоо байгуулагдаад тэрний хамгийн анхны тэмцээн болсон дрифт батл челленж гэдэг тэн дээр бас зургууд авсан байгаа. Би өмнө нь болохоор Canon-ы 60D гэдэг камертай байсан. Одоо бол арай сайжруулад 7D Mark II гэдэг камертай 2 линзтэй тэгээд бас жижиг хэрэгслүүд байгаа. Тийм дрифт тэмцээний зургийг авахд бол хүндрэлтэй тал гэвэл машин дрифтлэхэд утаа гардаг. Тэгээ утаа, дугуйны хог тэгэд бас зэлүүд задгаа талбай учраас шороо мороо их шуурдаг. Тэгэхээр бас аппарат руу шороо мороо орж бохирдох тал би бас өөрөө амар харалдаг. 100 үйл гэвэл 100 надад илүү амар байдаг. Зүгээр ганц машины зураг авах гэвэл яг тэр гэрэлтэй газар сонгож очиод камера байршуулаад их тайван авдаг. Бүх талаас нь харж хагаад тэгээд 100-ны тэмцээнүүд гэвэл бас талбайн голд орж авдаг болохоор их болгоомжтой байхгүй болдгоо. Бас намайг ирээд мөрөгч бас аюултай. Анх тийм дрифтийн зураг сонирхож авах гэж байгаа хүмүүст бол хурдтай камер хэрэгтэй. Тэгээд бас машинаа гүйцэтгэв, маш хурдан дарах, тийм хурдан авах л хурдтай камер хэрэгтэй. Тэгээд бас дуран гэвэл сайн татдаг дуран хэрэгтэй. Одоо Монголд дрифт хөгжөөд бас олон жил болж байгаа. Тэгэхээр том зам дээр сүүлийн үед их дрифтлж байгаа. Машиныхаа зургийг авахлаа гээд над руу ярьдаг. Тэгээд би машинаа угаалгаад гой ойлгоод хүрээдрээ нээлттэй гээд. Тэгээд хурж ирэхээр нь бас хаана авах мэддэггүй. Хотод болохоор яг тийм гэрэлтэй гоё юм гэрэл сайтай газар их ховор байдаг. Тэгээд одоо сүүлийн үед болохоор ганц хоёр нэмэгдэж байгаа. Хүннөө орол за Japan Town өөр Тролестен зам гэх мэт тийм гэрэлтүүлэг сайтай газрууд сүүлийн үед л нэгж байгаа да. Өмнө нь бол яг тиймэрхүү газар олддоггүй байсан. Тэгэл хаан чамааг л авдаг байсан да. Яг тийм дрифт хийдэг машинуудаас гэвэл одоо Silva гэдэг Nissan-ы машинууд байгаа. Тэдний зураг л надад их ховор байдаг. Тэгээд GT-R-уудын зураг, GT-R 32, 3, 4, 5 гэдэг бас юм цуурлууд. Эдний зураг бол надад маш ховор байдаг. Тэгээд одоо эдгээр нь Монголд бас өөрсдөө ховор байдаг. Тэгээд бас ганц хоёр тоотой хэдэн хүмүүст нь одоо хийлж зургийг авах гэж байгаа. Тийм том машины зураг авдаг тийм том студитэй л болмоор байна да. Том гэрэлтэй тийм гаражууд байдаг. Тиймэрхүү том гаражтай л болоо гэж боддог та.